Би өнгөрсөн жил би ярьжсэн нөгөө олон улсын гэрээ конвенцэд 6-7 гэрээ конвенцэд Монгол улс нэгдэж ороод манай улс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар ийм зүйлүүдээ хийнэ гэд амлалт авсан байгаа ажиллагаа. Тэрний тэр Берлин намааны тунхаглал дээр юун дээр очиж гарын үсэг зурж уулзсан бэ гэхээр хөгжлийн зорилттой төслийнхөө 10-15%-ийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дэмжихтэй холбоотой зардалд оруулна гэд амлалт үүрэг хүлээгээд Монгол Зонгол гэд нэрээ дуудуулаад хүрэгдэрсэн байгаа. Тэгэд тухайд би явахдаа зөндөө сайд хүмүүсээс зөвлөгөө чиглэл авч ирсэн. Тэгээд болж гин гэжсэн. За тэрнээс улбаалаад сангийн сайд болон сангийн яамныхантай би ярьжсэн. Таад маань нэг ангилал гаргаа юу гэд. Тэгэд гэр бүлийн яам бас ангилал гаргаж өгсөн гэсэн. Тэгтээ сая ирсэн төсвийн ингээд энэ нөгөө ирсэн файлыг эргүүлж хариулж үзээд нөгөө ангилал дээр тусгагдсан зүйлээ би бол олж харсангүй. Одоо тэг боогдод базаад хаана ч орчвдоо нөгөө англиар байсан төсөв маань гэд. Тэгэхээр одоо энэ төсөв улсын төсөв төлөвлөгөө дараа нь эргээд эн чинь тайлан болно. Нөгөө олон улсын гэрээ конвенцэд нэгдсэн юмныхаа хариуг одоо ямар баримтчгийг ашиглаж энэ нийт зардлын 10-15% нь хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг дэмжихэд зарцуулагдсан юм аа. Шууд болон шууд бас гэж ярих бай. Сангийн яам тэр нөгөө төслийг авдаг нэг формат маягт байгаа шүү дээ. Яамнуудаас төсвийн захирагч нараас тэд нар дотроо энэ ангилыг тусгаж өгсөн үү? Ямар баг нь нөгөө ярьсан баг нь ч байгаа юм уу? Эсвэл одоо яаж оруулсан юм бэ гэдгийг нэг бүр нэг нүдэнд харагдахаар тайлбарлаад өгнө шүү. Тэгээ би дараа нь дахиад тодруулна. Сангийн яам болон сангийн яам хариулна. 8 номер. Хөдөлмөрийн яамаа. Сангийн яамаас асуусан 8 номер хариул. За сангийн яам төсвийн бодлого төлөлтийн газрын дарга санжаадорч. За бид нар бол хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй холбоотой бол зориулт бол нээсэн байгаа. Төсвийн хавсралтан дээр бол гарч ирж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх үйлчлэгээ гэдэг өмнөх жилүүдээр байхгүй байжгаад. За тэгээ 2025 оноос бол тодголоос эхлээд бол энэ зардал дээр бол төсөв тусаад бол эхэлчихэж байгаа. За одоо нэг зүйл дутагдaltaй зүйл байгаад байгаа нь юу вэ гэхээр энэ дээрээ таарсан бид нар одоо энэ зардал нь өөрөө юунд очиж хүрж ийна гэдэг хяналтын асуудал бол нэгдүгээрт хэрэгтэй байгаа. Тавьж байгаа зорилт нь өөрөө бас чухал болчиход байгаа. Тэгэхээр бол хөрх өрдөн шалгуур үзүүлэлтээр нь бол одоо энэтэйгээ уялдаж энэ мөнгөнтэйгээ уялдаж гарч ирэх юм бол илүү одоо цаа зорилт руугаа уях гад байгаа. Ямар ч тохиолдолд бол ямар ч хэсэн бол тусгаалan зорилт гаргацсан учраас энэ дэр мөнгө төсвөлөх боломжтой болсон. За одоо гол нь олон улсын төр байгууллагуудад одоо хүлээж байгаа байгууллагуудын өмнө хүлээж байгаа болон Монгол улсын өөрийнхөө хөгжлийн одоо зорилт хүлээж байгаа юм зүйл рүү. Саранчлан гүшин тодруулъя. Саранчлан гүшин микрофон. За баярлалаа. За тэр тодруулсан нөгөө юу бол энэ ирж байгаа материал дээр бол байхгүй. Танаа систем дээр байгаа юм байна гэж би ойлгож байна. Зөв үү гэдэг нэг асуулт байна. Хоёр тэгвэл та төсвийн ерөнхийлөн захирагчд болох одоо 30 хүн билүү тэ тэднээс материалаа яг энэ зардлын ангиллын дагуу материалаа өгнө үү төсвийн одоо төлгөө өгнө үү гэд явуулахад чинь аль хин нь дагуу зардлаа өгөөд хин өгөхгүй байгаа тухай мэдээллийг олон нийтэд ил тод болгож өгөөч ээ. Бүгдээрээ одоо нэгэнд ихлүүлсэн юм чинь дуустал энийг хийчмээр байгаа байхгүй юу? Тэгэхээр хэрвээ зардлаа юунд хөгжлийн бэрхшээлийн зориулсан зардлыг юу гэдгийг ойлгохгүй байгаа бол судлахгүй байна гэсэн үг. Бидний өгсөн зааварчилгааг одоо авахгүй байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ямар яамд нь тэрний дагуу яг материалыг бүрдүүлж өгөөд ямар нь тэрний дагуу материалаа өгөхгүй байгаа талаар нэг хэлдэ. За 8 номер. За одоогор бол энэ зориулт дээр бол ирэх 2026 оны төсвийн төсөл дээр бол 3 сайдын багц дээр бол төсөв төсөөлөгдсөн байна. За хамгийн одоо гол зардал нь бол гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын төсөв дээр бол яг энэ зорилтоор төсөв төсөөлөгдсөн. За нийтдээ бол 16 тэрбум 800 сая төгрөг төсөв төсөөлөгдсөн. За дээр нь бол нэмээд бол эрүүл мэндийн сайдын багц дээр бол төсөв төлөвлөгдсөн байна. За мөн боловсролын сайдын багц дээр бол төсөв төлөвлөгдсөн байна. За энэ болохоор нөгөө зөвхөн програм дээр биш, энэ програм нь өөрөө бол энэ шин зорилт бол нийтлэлээр сангийн сайдын тушаалаар батлагдчихж байгаа учраас бол танд тараасан одоо энэ төсвийн хавсралтан дээр бас зориулт гэсэн хавсралт байгаа.
эдийн засгийн ангилаар ялгахаас гадна зориултаар ялгаж болно, яамаар нь ялгаж болно, аймгаар нь ялгаж болно. Тэрний зориулт гэсэн хэсэг дээр байгаа шүү. За саранчлан гишүүн дахиад тодорхойлно. За баярлалаа. За тэгвэл ингэж болох уу? Энэ 3 яам л одоо энэ чиглэлээр төсөөлж өгөөд бусад яамд бол төсөв зориулт гаргаагүй байна гэдэг дүгнэлтийг хийж болох уу? Эсвэл одоо гаргасан ч гэсэн ялгаж тодорхойлохгүй байна гэсэн үг юм уу? Эсвэл одоо юуг тодорхойлохоо мэдэхгүй байна гэсэн үг юм болов уу? Бусад яамд болон ерөнхийдөө бусад төсвийн захирагч нар яагаад яг энэ ангиллаар материалаа өгөөгүй шалтгааныг бас тайлбарлуулмаар байна л да. 8 микрофон. За сангийн санжаад орж за гишүүн асуулт хариулъя. За төсвийн процесс маань бол яаж явдаг вэ гэхээр төсвийн өрөөний мэдээлэл бол 6 сарын 1-нд бол батлагдчихж байгаа. За ингээд батлагдсан төсвөөс бол бид нар эх жилийн олж болох орлоготой тооцоолаад бол зарлага бол тэнд батлагдсаад нийт зарлага бол байж байгаа. Нийт зарлагаа хуваагаад яамдууд руу бол бид нар 7 сарын 1-нд процессын үед бол өгчдөг. За ингээд зарлагын хязгаар дотроо багтаагаад төсвийн ерөнхийлөгчийн загч нар бол саналаа хариулах хэрэгтэй байдаг. Мэдээж хэрэг бол яамд болгоны хүсэл бол маш хязгааргүй одоо байгаа. Тэгэхээр энэ төсөв дотроо багтаагаад саналаа хариулахтай л одоо тэр санал нь бол одоо тодорхой шалтгааны улмаас бол орж ирээгүй байна гэдэг зүйлийг төсөв талын процессоос нь бол хэлэх байна. Илүү ойлголт талаас нь одоо юу гэдэг энэ зарлыг ямар учраас энэ төслөх ёстой вэ? За мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн тухай хуулийг яаж ойлгож байна вэ? Энэ хуулийн хэрэгжилтийн талаар яах вэ гэдэг бол салбарын яамдуудаас нь өөрсдөөс нь тодруулах нь зөв болов уу гэж хэлж байна. За баярлалаа. Тодруулах цаг дууссан. Зөвхөн гишүүдэд сануулгад хэрвээ